26-ны энэ хөгжлийн хөтөлбөртэй холбогдлолтойгоор одоо энэ Монгол Улсын засгийн газар хиймлээ явах big data за энэ хөгжлийн хөтөлбөр дээр маш олон зүйл залтаар бүх реформ дээр төрийн процессын дахин инженерчил бүтээмжийг сайжруулах, цахимжуулах гэж төсөл залтууд байгаа. За би өөрөө их хурал дээр тэр ажлыг хийх ахалж байгаа учраас нөхцөл байдлыг сайн мэдж байгаа. Тэгэхээр нэг асуудлыг л ерөөсөө бид анхаарахгүй байгаа тань. Бид нар бүх юмаа цахимжуулаад нээлттэй болгоод урагшаа явах гэж байгаа зөв. Гэхдээ энэ кибер аюулгүй байдал гэдэг асуудал буюу суур дэд үтц, зөөлөн дэд үтцийн асуудал дээр ерөөсөө анхаарахгүй, ойлголтгүй байна. Гишүүдч ойлголтгүй байна. Олон нийт ч ойлголтгүй. Энэ тэгэхээр бид нар урагшаа явахын тулд энэ заавалчгүй төмөр зам барихын тулд дэр мод тавих хэрэгтэй адилхан кибер аюулгүй байдалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Тэгж энэ дээрээ төсөв тавиад боловсон хүчнээ бэлтгэхгүй бол бүх мэдээллээ улстайгаа өргөнтэйгээр задгаа тавьчих гээд байна. Тэгэхээр энэ Батлан хамгаалах яамн дээр би сая тодруулах хийлээ. Тэр кибер командлын төвийн башингийн төсөв нь уулна өгсөн юм бэ. Эдийн засгийн хөгжлийн яам дээр яагаад хасцсан юм бэ? Тэрийг оруулахыг хүсэж байна. За би зарчмын зөрүүтэй санал гаргана. За дахиад тэр нэг кибер командлын лицензийн асуудал ноднонгоос хойш хэрэгтэй шийддэггүй. Энэ асуудлаа ер нь эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам маань цаашдаа анхаарахгүй бол бид нар баахан мөнгөөр хийгээд захимжилт хийгээд гэрийнхээ хаалгыг онгорхоор өгч байгаа айлч болох гээд шүү. Энэ дээр анхаараасай гэж хүсэж байна. За үүнтэй холбогдуулаад бас банкны орооны даргад бол энэ кибер аюулгүй байдлын тухай хууль одоо шинжлэх шаардлагатай байна. Энэ бүтэц ч гэсэн өнөөдрийн нөхцөл цаг үетэйгээ нийцэхгүй байна. Тэгэхээр энэ дээрээс кибер аюулгүй байдлын талаар үндэсний стратегийг шинжилэн боловсруулах. За энэ хуулийг бас дахин боловсруулах саналтай байна. Банкны орооны даргад энийг одоо яаралтай хийхгүй бол бид нар хэцүү байдалд орно шүү гэдэг мэргэжлийн үний зүгээс одоо санаа зовоод хэлж байна. За баярлалаа.